Монгол улсад хог хаягдал ус дахин боловсруулах анхны томоохон үйлдвэр ашиглалтанд орсон. Тэгэхээр шинэ үйлдвэр нь төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа өдөртөө 50 мянган шометр хаягдал усыг боловсруулж 3 болон 4-р дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх юм хүчин чадалтай. Харин бид энэ талаар Монголын мянганы сорилтын сангийн хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Мэнд сайхан эрхэмтэй ярилцахаар студид урьж ирүүлээд байна. Өдрийн мэнд хүргэе танд. За баярлалаа, нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа та бүхэнд баярлалаа. Танд бас баяр хүргэе. Энэ маш их олон жилийн хөдөлмөр, маш олон хүний хөдөлмөрөөр энэ үйлдвэрээ бид бас өнгөрсөн 7 хоногт ашиглалтанд оруулж чадлаа. Тэгэхээр ярилцлага бид бас Монгол улсад анх удаа хэрэгжиж байгаа энэ хаягдал усыг дахин боловсруулах энэ үйлдвэрийн ач холбогдлын талаар та товч тайлбарлаж өгөөч. За баярлалаа. Тэгэхээр манай энэ хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр маань Улаанбаатар хотод ус хамгийн ихээр ашигладаг одоо эрчим хүчний салбарт гүний усыг хэмнэх зорилготой ийм одоо үндсэн төсөл байгаа. Улаанбаатар хот одоо жилдээ ойролцоогоор 65-аас 70 сая куб метр усыг газрын гүнээс авч хэрэглэдэг. За энэ 65-аас 70 сая куб метр усын нэг 45-аас 50 сая куб метр нь Улаанбаатар хотын унд ахуй хэрэгцээнд буюу өрхийн болон одоо бизнесүүдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагддаг. За тэрнээс гадна 15-аас 20 сая куб метр нь дулааны цахилгаан станцуудын эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагддаг байгаа. Улаанбаатар хот өөрийнхөө энэ хэрэглээний бүх усыг газрын гүнээс авч ашигладаг. За тэгэхээр Улаанбаатар хотын энэ газрын гүнээс авч ашиглаж байгаа энэ усаас аль болох одоо ихээхэн хэмжээгээр бид нар ахиухан хэмжээгээр дахин боловсруулсан усаар орлуулж ашиглах. Ингэснээрээ бид нар энэ үлдэж байгаа усыг газрын гүнд нь одоо гүний усынхаа нөөцөө үлдээж Улаанбаатарчуудынхаа ирээдүйн хойч үед үр хойч үедээ үлдээх ийм ач холбогдолтой төслийн байгаа. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол одоо энэ ер нь бол энэ үйлдвэр 18 жилдээ 18 сая шометр усыг ингэж цэвэршүүлж гэж ярьдаг гэсэн тийм цэвэрлэж ингэж ашиглаж байгаа юм байна. Тэгэхээр 18 шометрын усыг ирээдүйдээ үлдээж яана л гэсэн үг болж байна. Тийм, та яг зөв хэлж байна. Тэгэхээр ерөнхийдөө Улаанбаатар хотод одоо энэ ашиглаж байгаа нийт усны газрын гүнээс ашиглаж байгаа усны 20-с 23% нь дулааны цахилгаан станцуудын эрчим хүчний үйлдвэрлэлд зориулагддаг. Тэгээ энэ дотроосоо бид нар одоо техникийн зориулалтаар ашиглаж болох газрын гүний ус 18 сая куб метр хүртэлх усыг дахин боловсруулсан усаар ингээд ашиглах боломжтой болж байгаа маа. Тэгэхээр студид бас бүтээгдэхүүнээс авчирсан байна. Энэ шат дамжлага нь яаж явж ин захирлаа? За тэгэхээр одоо би үзэгчдтэй бас энэ ярьж байгаа илүү тодорхой болох үүдээс энэ нэг 3 авчирсан усныхаа талаар товчхон танилцуулж хэлье гэж бодож байна. За энэ одоо харагдж байгаа ус бол манай одоогийн ажиллаж байгаа төв цэвэрлэх байгууламжаас гарч Улаанбаатар хотын туулгалд нийлүүлж байгаа. Улаанбаатар хотын голоор урсж байгаа туулгалд нийлүүлж байгаа ус. Энэ одоо яг ийм байдлаар одоо цэвэрлэгдээд гарч байгаа ус маань одоо нийлүүлэгдэж байна. Харамсалтай нь одоо энэ бас хангалттай шаардлагын хангасан түвшинд очиж чадахгүй байгаа. Одоо бодит байдал ийм л байгаа. За энэ дундталд байгаа ус маань ямар учиртай одоо ус вэ гэхлээр дундталд байгаа ус маань бол бүгд дарамт хятадаар тулсын одоо хөнгөлөлтөө зээлийн тусламжтайгаар баригдаж ашиглалтанд орсон шинэ төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарч байгаа байгаль орчинд нийлүүлж байгаа ус. Энэ хоёр усыг харьцуулахад энэ ус хамаагүй цэвэр ус байгаа. Тийм байна тийм. За тэгээд манай үйлдвэр бол одоо шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа уснаас хоног 50 мянган метр куб усыг хүлээж аваад тэгээд технологийн одоо 3 шат дамжлагаар дамжиж гүн цэвэрлээд тэгээд дулааны цахилгаан станцууд нийлүүлж байгаа. Манай үйлдвэрээс гарч байгаа усны чанар бол одоо харагдаж байгаа байдал маань энэ 3 дуурт байгаамаа. Тэгэхээр манай үйлдвэр маань өөрөө одоо орж ирсэн одоо цэвэрлээд гараад ирсэн усыг биологийн одоо цэвэрлэгээ, химийн цэвэрлэгээ, за тэгээд одоо дунгайч шүүх үйл ажиллагаа хамгийн сүүлд нь халдваргүйжүүлэх гэсэн энэ үндсэн дөрвөн процессор дамжуул цэвэрлээд тэгээд одоо ингэж цэвэрлсэн Монгол улсын чанарын 60 МНС 6734 гэдэг стандартын шаардлага хангасан усыг одоо үйлдвэрлээд ингээд станцуудын техникийн хэрэгцээнд нийлүүлэх ийм үйлдвэр байгаа юм. Эндээс нэг зүйлийг сонирхож асуухад одоо өмнө нь одоо Монголд ашиглаж байгаагүй инженерийн ямар шинэлэг шийдлүүд ашиглаж хийж байгаа бол үйлдвэр маань 4500 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ төслийг хэрэгжүүлсэн гэж бас сонссон. Манай үйлдвэрийн төсөл маань 2021 онд анх одоо гэрээнд гарын үсгчур зураг төсөл зурж эхэлснээс хойш өнөөдөр 2026 оны 3 сарын 31-нд ингээд тасбар болоод одоо аль биесээр улсын комисс ажиллаж ашиглалтанд хүлээж авч байна. Энэ хугацаанд манай энэ үйлдвэрийн одоо барилга угсралтай ажил дээр нийтдээ одоо
4500 орчим хүн ажилласан. За энэ 4500 орчим хүний 99% нь Монгол инженер техникийн ажилчид ажилласан. За тэгээд Монголын компани ерөнхий гүйцэтгэгчээр нь ажилласан ийм төсөл байгаа. За төслийн онцлогийн хувьд бол манай төсөл одоо маш бага орон зай эзэлдэг одоо ийм сүүлийн орчин үеийн технологиудыг ашиглаж байгаа. За хөдөлгөөнд биореакторын технологи цэвэрлэгээний процесс, за мөн одоо химийн цэвэрлэгээний процесс, энтэй дараад нь ламела тунгаагуур гэж одоо бид нар яг ашиглаж байгаа энэ ламела тунгаагуурыг Монголд анх удаа одоо энэ ус цэвэрлэгээний энэ процессд ашиглаж байгаа. За тэгээд дараад нь одоо элсэн дүүргчтэй шүүлтэрээр шүүгээд ингээд гаргаж байгаа ийм процессор явж байгаа. Тэгээ энэ одоо цэвэрлэгээний процесс маань бол Монгол улсад их хэмжээгээр буюу үйлдвэрлэлийн зорилтоор цэвэрлэж байгаа усанд анх удаага ашиглаж байгаа ийм процесс байгаа. Тэгэхээр одоо энэ төсөл бол 462 сая Америк долларын санхүүжилттэй хэрэгжсэн ийм төсөл шүү дээ. Тэгэхээр олон улсын хамтын ажиллагааны хувьд ямар онцлогтой төсөл болсон бэ? За энэ компакт гэрээний тухай тэгэхээр энэ дээр бас товч дурдъя гэж бодож байна. Компакт гэрээ гэж ер нь юу юм бэ? Энийг яаж хэрэгжүүлдэг юм бэ гэдэг талаар бас товчхон үзэгчдэд мэдээлэл өгье. Компакт гэрээ гэдэг маань Монгол улсын засгийн газар болон Америкийн нэгдсэн улсын засгийн газар за бусад ижил одоо ингэ тусламж авч байгаа улсын засгийн газартай тусгайлан байгуулдаг 5 жилийн хугацаанд энэ одоо гэрээний өрөөнд зорилттой хэрэгжүүл дуусгадаг ийм одоо ерөнхий гэрээний хэлбэр байгаа. За энэ бол Америкийн нэгдсэн улсаас одоо шаардлага хангасан өөрийн одоо шалгуур үзүүлэлтүүдийг авсан ийм хөгжиж байгаа улс орнуудад үзүүлдэг юм буцалтгүй тусламжийн нэг хэлбэр. За манай энэ компакт гэрээ бол одоо 2 дахь удаага Монгол улсад одоо хэрэгжиж байгаа. Нэгдүгээр компакт гэрээ бол 2008-аас 2013 оны хооронд Монгол улсад хэрэгжсэн 287 сая төгрөгийн ийм компакт гэрээ хэрэгжиж дууссан байгаа. За манай 2 дахь компакт гэрээ бол 2019 онд хүчин төгөлдөр болсон. За 2021-с 2026 онд одоо яг бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явагдаж байгаа. 461 сая долларын өртөөх ийм гэрээ байгаа. За энэ гэрээний хүрээнд ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын одоо мөнгөний солилтын корпорацийн талаас 350 сая долларын буцалтгүй тусламж. Монгол улсын засгийн газрын санхүүжилтээр 111.7 сая Америк долларын ийм санхүүжилтээр хэрэгжиж байгаа ийм гэрээ байгаа. За энэ гэрээ компакт гэрээний одоо хүрээнд бол нийтдээ 3 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. За нэгдүгээрт нь усны баруун доод их усүрийг Улаанбаатар хотын усны баруун доод их усүрийг шинээр биелүүлэх, хоёрдугаарт нь энэ хаяг ус дахин боловсруулах төсөл, гуравдугаарт нь за энэ хоёр төслийнхөө урт хугацаанд доктортой байдлыг хангах доктортой байдлын төсөл гэсэн ийм 3 үндсэн төслийг хэрэгжүүлж байгаамаа. Тэгэхээр одоо төслийн эдийн засгийн үр ашигын тухайд ярил эдийн засгийн үр ашигаас гадна одоо бас байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл бол их том харагдахаар зураглалтай байна тийм. Тэгэхээр энэ одоо компакт гэрээ хэрэгжүүлэхэд бид нар бас юун дээр үндэслэж яагаад бид нар энэ усын салбар руу орвоо гэдэг энэ талаар бас үзэгчдэд тодорхой мэдээлэл хүргэе гэж бодож байна. 2015 онд Дэлхийн банкны усны нөөцийн бүлгийн 2030 гэдэг байгууллагын судалгаагаар Улаанбаатар хот усны одоо энэ асуудлаа ер нь ойрын хугацаанд шийдвэрлэхгүй болвол 2030 он гэхэд Улаанбаатар хотын усны нийт эрэлт нийлүүлэлт тэнцэж улмаар 2030 оноос цааш Улаанбаатар хот усны хомсдолтой нүүр тулна гэдэг ийм судалгааны дүн гарсан байдаг. За тэгээд энэ судалгааны одоо үр дүн үзлээд Улаанбаатар хот хэрвээ одоо шуурхай ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхгүй бол одоо усны хомсдолтой нүүр тулах ийм 2030 он гэдэг чинь энүүхэн сонсогдож байна тийм. Тэгээд одоо яг энэ одоо дүгнэлтэн дээр үндэслээд бид нар 2015 оноос хойш усны салбарт одоо ямар арга хэмжээ, ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх вэ гэдэг талаар одоо зорилт боловсруулаад за энэ хүрээндээ Монгол улсын засгийн газар одоо хэрэгжүүлэх төслүүдэд сонгоод одоо төлөвлөлөөд ингээд энэ компакт гэрээгээр усны салбарт одоо энэ хөрөнгө оруулалтыг чиглүүлье гэдэг ийм шийдвэр гарсан байдаг. Тэгэхээр одоо эхний ээлжинд бол цахилгаан эрчим хүчний салбарт хэрэгжилж байгаа энэ цэвэрлсэн усыг өөр бас ямар салбарт хэрэглэх боломжтой бол? За тэгэхээр энэ манай ус маань одоо төв цэвэрлэх байгууламжаас гараад манай үйлдвэрт хүлээж авч байгаа ус маань Монгол улсын МНС 49-43 гэдэг шаардлагыг хангасан усыг бид нар хүлээж авах хэрэгтэй байгаа. За тэгээд энэ 49-43 гэдэг шаардлага хангасан усыг манай цэвэрлэгээний процессор дамжуулаад гаргаад Монгол улсын МНС 67-34 гэсэн шаардлага хангасан ийм усыг гаргах.
ийм технологийн процесс байдаг. Тэгэхээр энэ 67-34 гэсэн одоо шаардлагыг хангасан улсыг хэрэгжилж болдог одоо үйлдвэрлэлийн салбаруудыг одоо Монгол улсын энэ стандартад зааж өгсөн байдаг. Жишээлбэл эрчим хүч дулааны энэ үйлдвэрлэлийн техник усны зориулалтаар за мөн одоо уул уурхайд одоо тоосчил дарах зориулалтаар за мөн зам цэвэрлэгээ усалгаа за мөн одоо цемент зуурмаг болон одоо бусад энэ үйлдвэрлэлийн техникийн зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн юм байдаг. Тэгэхээр энэ зориултын бүх шаардлагыг нь хангаж байгаа ус гэж ойлгож байна. Тэгэхээр одоо Монгол улсад усны нөөцийн доктортой байдлыг хангахын тулд бодлогын түвшиндөө юуг хамгийн түрүүнд одоо хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та үзэж байна. Энэ төслийг ингээ хэрэгжүүлж явах явцад бас энэ төслийг удирж ирсэн хүний хувьд. За тэгэхээр одоогийн байдлаар Монгол улсад одоо усны үнэлгээ бол маш бага байна. За усны үнэлгээ гэдэг маань өөрөө хэд хэдэн одоо хураамж төлбөрүүдээс бүрддэг. За усны үнэлгээ гэж хэлж байгаа бол учир нь юу вэ гэхээр бид нар усыг ашигласан ус ашигласны төлбөр гэж байдаг. Бид нар ус суугийн удирдах газар болон орон сууцны конторуудад ус ашигласны төлбөрөө төлдөг. За тэрнээс гадна бид нар газрын гүнээс усыг авч ашиглаж байгаа учраас усны нөөц ашигласны төлбөр гэж төлдөг. За тэрнээс гадна аж ахуйн нэгжүүд бол ус ашигласныгаа дараа усыг буцаагаад одоо энэ төв зөвлөх байгууламж нийлүүлж байгаа энэ усыг ашигласны төлөө ус бохирдуулсны төлбөр гэж бас төлдөг. Энэ гурван том төлбөрийн нийлбэрийг нь би усны үнэлгээ гэж яриад байгаа. Тэгэхээр усны үнэлгээ маань бусад дэлхийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй одоо бага буюу их хямдхан байна. Одоо Улаанбаатар хотод жишээлбэл бид нар одоо 1 литр усыг орон сууцны хэрэглэгч авч хэрэглэхдээ өнөөдрийн байдлаар бид нар төгрөг 34 мөнгө. 1 куб метр усыг бол 1340 төгрөгөөр бид нар авч ашиглаж байгаа. Тэгэхээр энэ бол дэлхийн одоо бусад улс орнуудын орнуудтай харьцуулахад бол маш бага үнэлгээтэй байна. Тэгэхээр бид нар энэ усныхаа үнэлгээг ерөнхийдөө эдийн засгийн бодит өртөгт нь илүү ойртуулах энэ ажлыг нэгдүгээрт хийх хэрэгтэй байна. Хоёрдугаарт бид нар одоо энэ усны одоо бохирдуулсны төлбөр энэ маань маш багаар тогтоогдсон байдаг. Усны нөөц ашигласны төлбөр гэж одоо яриад байгаа. Энэ төлбөр маань жишээлбэл эрчим хүчний үйлдвэрлэлийн үед анх 2013 онд тогтоосон 1 куб метр ус нь 70 төгрөг 80 мөнгө буюу 1 литр ус нь 70 мөнгөөр тогтоосон байдаг. Ингээд 13 жилийн турш энэ усны үнэлгээг ерөөс өөрчлөөгүй. Тэгэхээр энэ одоо усны үнэлгээ ямар байдалтай байгааг та бас төсөөлж байгаа хэ. 1 литр ус 70 мөнгөөр авч ашиглаж байна. Энэ бол маш хямд байна гэсэн үг. 70 мөнгөөр одоо бид нар өнөөдөр өөр юу авч болох вэ? 70 мөнгө гэдэг энэ одоо хэмжигдэхүүнийг одоогийн энэ нөхцөл байдалд хүмүүс 70 мөнгөөр ер нь 70 мөнгө гэдэг энэ хэмжигдэхүүнийг ойлгоход тун бэрхтээ. Тийм. 70 мөнгөөр илэрхийлэгдэх юм өнөртөгтэй зүйл уснаас өөр байх. За баярлалаа танд. Студид хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр бид өнөөдөр Монголын мянганы сорилтын сангийн хаягдл ус дахин боловсруулах төслийн захирал Мэнд сайхантай ярилцлаа.